бурхан энэ үгийг хийж байхдаа зүрх нь яаж зохиож байгааг мэдрэхгүйгээр зүгээр байж байгаа өөрсдийнхөө тайлбарладаг учраас бид нөгөө анхдаж аагаад буруу яваад байгаа байхгүй. Бүр зүйлдээ би бичээд байгаа юм уу эсвэл юу яагаад юм бичээд байгаа ойлгохоо бид самурдаг. Тийм учраас бид өнөөдрийн сургалтыг эхлүүлж байгаа. Уг нь дахиад ихсэн сургалт бидний цааш нь үргэлжлүүлж сүнсний алыг бид өөрсдөө байлгах ёстой юм аа. Бид амтшгүй ярьдаг шүү дээ. Энэ галан болчихжээ. Галан болчихжээ. Бүгд галан хүн амтшгүй гэдэг тийм. Нэг тийм бүлбээс авыг хэрэг байхгүй. Хайчихээ хайх. Галан дээр байх хэрэгтэй байхгүй. Тэр гал үгийг унших тусам тэр үгний жинхэнэ санаа бидэрт бариулж өгөөд жинхэнэ санааг байх юм бол бид хасан. Тийм учраас алтан хүний дээр байх хүн дуртай байдаг. Алтан хүний бид араас нь өсөрдөг. Алтан хүнтэй найзлах нь миний хувьд эрхэм байдаг. Тийм учраас хинтээ найзлах, хинтээ нөхөрлөх, хэнийг даах гэж өнөөдөр чухал. Бид хасгааруулж болохгүй байхгүй юу? Ус сотаа аюу хайтай юмхтэй тийм аюу гоё юм ярьдаг гэж намайг эндээ даах гэж сонсох юм шаардлагатай. Харин хин нэгний дотор гал байгаа бол та тэр үнийг ерөн хайрлах ёстой болж. Яг тэр хүн дээр болно. Тэр хүний дотор байгаа юм бид хэрэгтэй байна учраас. Бид нар нэг юм таараа бодоод үзсэн алтан хүмүүс нэг юм бол юу болох вэ? Тийм учраас өнөөдөр бид үгийн үндэс үгийн тэр одоо зүрхийн ойлгох нь ариун сүнсний гал яарах хэрэгтэй болж байна. Би сүмдэр чирээгүй цагийн хичээл таадаг байсан. Ердөө нэг л би хүсэж тэр хичээлийг таадаг гэсэн. Тэр л галыг хүмүүс барайд авчих. Тэгээд болоо. Тэр л өдөр би бүх хичээлийг дуусна. Надад өшөө таагаад шаардлагатай байна. Хүн тэр галыг авчих юм бол өөрөө юм. Бурхны үгийг өөрөө ойлгож чаддаг бол. Өөрөө мэдж чаддаг бол. Тэгэхээр бидний нүд нэгсэн байгаа нь өнөөдөр цаг үе маань юу вэ гэхээр ганцхан үгийн үе биш ээ. Би өөрөө солонгосонд төрсөн. Би солонгосонд 3 жил хүмүүжсэн. Солонгосууд шиг үгийг боддог, ярьдаг, үгийг дагдаг, сахидаг. Тийм хүн одоо үрдэл би хараагүй явж байна. Тэдний аманд өнгөж хүн байдаг. Харин үг дангаараа юу ч байхгүй. Үг дангаараа юу ч сүнсний гал байхгүй Есүс хэлэхдээ зүгэл үг хүчгүй. Сүнсний гал бид хэлэгдэж байгаа эрх мэдгийг нь хэлэгдэж байгаа хүчийг ойлгож чадна. Ямар юм бэ? Бидний хэлж байж чадна. Тэр гал байхгүй бидний зүгээр үг. Зүгээр л үг. Би Josh Montana юу аттар авчихсан манай орчил дээр уншижсэн. Тэндээс Есүс Христийг эсэргүүцдэг байсан нэг эсдэмтний үг. Тэр үнэхээр гайхалтай үг. Би танаас хэлж өгье. Би тэрийг үнэхээр ой санагдсан учраас би компьютер дээр хадгалсан. Зүгээр би танаас хэлж өгье. Танаас бас нэг бодорой. Тэр хүн болохоор Кембрижийн сургуулийн профессор T.S. Lewis гэдэг хүн байна. Тэр хүн Христ итгэлийг улаантай эсэргүүцдэг тийм хүн байсан. Тэгээ ингэж хэлсэн ба. Есүсийн тухай хүмүүс би түүнийг амьдралын агуу багш байсан гэдэгт итгэхэд бэлэн байна. Харин тэрээр бурхан байсан гэдэгт итгэхээс татгалзаж байна. Гэхдээ тэр Монгол зүйлсийг баттан ярих хэрэггүй гэдгийг батлахыг хүсэж байна. Түүний тухай ингэж л ярих хэрэггүй. Хүн атлаа ямар агуу багш түн шиг ярьж чадсан юм бэ? Хэрэг Христ хүн байгаад тийм үү ярьсан бол эсвэл тэр өөрийгөө чансан өндөр гэж боддог сэтгцийн өвчтөд энэс ч гарцсан болгож байна. Эсвэл жинхэнэ сатан болгож байна гэсэн үг. Сонголтоос буртах аргагүй. Эсвэл Есүс бурхны хүн байсан, эсвэл тэрээр ухаан сажаарсан бүр түүнээс ч дор нэгэн байсан. Түүнийг галзуурсан гэж үдээ сонсохоос татгалзаж олно. Түүнийг нь уйлмжиж болно. Сатан гэж үзээд ардч болно. Эсвэл эзэн бурхан мэн гэж хөлтөнд унж болно. Ганцхан түүнийг яс суртахууны агуу номлогч дагшаасан гэдгээр дэмийхээ болцгоё. Тэр бидэнд энэ сонгалтыг үлдээгээгүй бөгөөд үлдээхийч хүсээгүй гэж. Сүнсний гал бидний дотор байхгүй бол Матай 5:6-7 бол яс суртахууны зүгээр нэг дээд зэргийн жишгийг бидэнд өгүүлсэн тийм л өнгөд болж төрнө. Бид нар чухал сүнсний гал байхгүй гэдэг учраас Матай 5:6-7 уншихдаа хийдийд энэ үгнүүдийг дагах гэж тиймээ биелүүлэх гэж чаддаг.
харин зүгээр энэ үгийг дахин дуудаж бид тийм их нүүр хөдөлмөр хэрэгтэй юм бол бид яаж бүхэлдэн дэлхийг бурхан таамаглан тавьж чадах юм бэ? Энд асуулт байна. Тэгвэл бурхан минь бид нар юу алдсан байна? Тэгвэл бурхан бидний яах ёстой вэ? Бидний ерөөсөө ариун сүнсний гал авч хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр энэ цаг үе яагаад сүнсний гадын чухал байна вэ гэхээр бурхан үнэхээр агуу өөрчлөлт шилжилтийг хийж байгаа учраас үг биш, үг ба сүнс хоёр зэрэг явах тийм цаг ирчээд байгаа. Та ерөөсөө сүнсгүйгээр үгтэй хэрэггүй. Тэр чинь зүгээр нэг намлаг энэ эрдэнтний хэлснээр бол Есүс энэ дэлхийд ирэхдээ зүгээр танд ингэж амьдраарай те нэг хүүхдтэй авч хөөдгөө өчрөө та би үхийгээд үхээд яваагүй. Тэгэхээр үхийнх нь ямар амар байсан гэж мэддэг. Яаж ч осныг мэддэг бид сонсохтой уйлдаг. Тэгтээ тэрний төлөө үхэх юм байхгүй. Тэрний төлөө ч дахин яагүй. Харин тэр бидний сүнсний галыг хүс. Тэр бидэнд алдагдсан тамилгааг маань эргүүлж хатчих өгөхийг хүссэн ба. Тэгэхээр та хэрэг Христийг тэгэхээр ингэж асуух гэж Христийг хэн гэж би үздэг вэ гэж энэ гарч ирж байгаа. Бид нар Христийг хэн гэж үзэхээс түүний үг ямар эрх мэдтэй, түүний үг ямар хүчтэй болохыг бид нар ойлгож байна. Христ хэн юм бэ? Бид нар мэднэ Бурхны хүн гэж. Гэхдээ бид нар бас мэдэхгүй. Яг хийж мэдгүй. Тэгэхээр цөмөр Христ хэн байсан бэ гэдгийг харцгаая. Учир нь хэлж байгаа үг Яахан намын нэгдүгээр бүлгийн эхнээс нэгтэй харах юм бол хэлсэн маа. Үгүйс бурхан байсан, бурхан үг өөрөө байсан. Тэр хоёрын донд ямар ч цаах байгаад гэж. Хоорт гэж эрдэмтэн хэлэхдээ Есүсийг үгнээс салгачих юм бол үг нь хоо болсон. Бас нэг эрдэмтэн хэлэхдээ Есүсийг ярьж байгаа юм сургаал нь одоо Матай 5:6-7 уулан дээр сургаал гэж ардталтай шүү дээ. Ардталтаас болох. Энэ уулан дээр сургаал нь Есүсийг авчих юм бол өөрөөр хэлбэл тэр бол Бурхны хүн байсан гэдгийг авчих юм бол энэ зүгээр хоосон үг болно. Тэгэхээр ярьсан үг нь гайхамшиг биш. Харин ярьсан үг Есүс хоёр нэг байсан нь гайхамшиг юм гэж тэр эрдэмтэн хэлсэн байна. Тэгэхээр Бурхан үгээ хэлж байхдаа тэр яадаг гэж тааж байна. Өөрийнхөө мөн чанарыг өгүүлдэг байна. Тэгж одоо та Библийг уншаад үзээрэй. Яг үнэндээ үүнийг ойлгож ирсэн тараас хойш би Библийг уншаад зүгээр уншиж чаддаг байсан. Үнэхээр ямар юм. Энэ одоо юу би дахиад орчоо гэмээр. Тийм их ирэх мэдэл, тийм их хүч тэрний цаана итгэж байсан юм шиг. Харин бид нар сүнсний галгуугаар зүгээр үгийг уншдаг учраас бид нар тэр үгээр хоорондоо буудалцдаг. Тийм биз? Чи эдгээр хэлсэн шүү дээ. Чи найзаа уучлахгүй би ч юм уучлахгүй гэсэн. Гэхдээ Бурхан яа юу бодож энэ үгийг хэлсэн юм бэ? Тэрийг бид нар юу гэж ойлгох ёстой? Бид нар бусдыг дарамтлахтаа нэрийг ашиглах ёстой юм. Хин нэгний буулагтаа Бурхан бидний тэрийг хоорондоо байлгах зэрэг болгож өгөөгүй байхгүй. Харин тэр өөрийгөө мэдүүлчихсэн. Яа гэвэл үг Бурхан хоёроос ташгуулж. Өнөөдөр бидний амнаас гарч байгаа үг нь би байх ёстой. Тийм учраас биднэрт Есүсийн дүр төрхийн дотор маань байдаг. Бид нар түүний дүр төрх, түүний мөн чанарыг дагуу ярьж чадна. Ганцхан бид нар амьдрах хэрэгтэй. Есүс хэн байсан бэ гэдэг зүгээр харцгаая. Бид нар ойлгох ёстой. Есүс би танараас асуух юм бол Есүс таны хувьд хэн бэ гэж та нар ярина. Оо миний аавч, миний эзэн, одоо Бурхны хүн гэж өөрт байдаг үгсийн сангаас хамгийн сайн үгийг гаргаж ирээд та хэлдэг баг. Гэхдээ бид нар ойлгох хэрэгтэй ёстой. Мэдээж хүн болгонд Христ амьдралд нь яаж орж ирсэн? Тэр хэмжээгээр үнэмшилтэй байгаа. Есүс хэн байсан бэ гэдгийг Библи бидэнд ингэж харуулсан. Тэр эцгээр илэрхийлсэн юм байсан. Эцгээр илэрхийлсэн гэдэг нь эцгээр харигдсан, эцгээр суулгагдсан, компьютераар инсталл хийж байдаг юм уу? Эцгээр суулгагдсан нэгэн байсан байхгүй. Зүгээр Матай номын 3:16-аас харуулдаг. Энд дээр юу гардаг вэ гэхээр Есүс Христийн баптизмыг харуулж байгаа. Эндээс би бас өөр зүйлийг харуулах хүссэн юм аа. Матай номын